Нэг асуулт байнга ирж байгаа юм надад. Алтан гэрлээ чи хууль бус хөрөнгийг хураана. Авилагчдын хөрөнгийг хураая гэж ярьж явсан. Тэр юмаа хийх үү? Одоо сайд болчлаа шүү дээ гэж. Хийнэ. Сайд болох тусмаа би хийн. Гэхдээ яг үнэнгээсээ би өөрөө энэ авилагтай тэмцэх стратегийг судалж энэ авилагчдад Монголын ард түмний боломжийг үеийн үед хулгайлсан энэ авилагчдыг нэг цээрлүүлэх юмсан гэж гэгээн өдөр бодолтой бараан шин зүйдэндээ бодож явдаг хүн. Энэ өнгөрсөн жилүүдэд ард түмний боломжийг хулгайлсан, авилгаар баяжсан энэ авилагчдын хөрөнгийг хураах хуулиа энэ намрын чуулганаар буюу 10 сарын 1-ээс хойш засгийн газраар оруулаад өргөн барихаар ажиллаж байгаа. Авилгын эсрэг багц хуулийн төсөл батлуулна гэсэн зорилготой манай яам өдөр шинэгүй ажиллаж байна. Хэрвээ шинэ бүрдэлсэн 126 гишүүнтэй Монголын парламент энэ хуулийг дэмжих юм бол хууль бусаар хөрөнгөчсөн, авилгацсан энэ этгээдүүдийн хөрөнгийг хураана. Ард түмний нуруу тэний, авилагчдын нуруу бүхий хийнэ. Хийхээр өдөр шинэгүй ажиллаж байгаа гэдгээ та бүхэндээ бас илтгэж хэлье.